Оюунчин багшаа. Надад мэдхийг хүссэн асуулт байна. Сайн уу цэцэн? Өнөөдөр чи ээждээ хоол хийхээр туслахдаа гараараа барьж, нүдэрээ харж, чихээрээ сонсож, хамраараа үнэрлэж, нулимсаа гарган, арааны шүс асгаруулсан мэдрэмжүүдийг мэдэрч үзлээ шүү дээ. Энэ мэдрэмжүүдийг мэдрэхэд 5 мэдрэхүйн эрхтнүүд тусалдаг юм. Тэгэхээр хоёулаа хоол болох хооронд 5 мэдрэхүйн эрхтний ертөнцөөр аялаад ирье. Энэ бол 5 мэдрэхүйн эрхтнүүд. Энд нүд, чих, хамар, хил, хүрч мэдэрдэг арьс орно. 5 мэдрэхүйгээр дамжуулж чи дэлхийн ертөнцийн дээрх бүх зүйлтэй танилцдаг юм. Нүд бол чамайг харахад тусалдаг. Эргэн тойрны зүйлийг харж, таньж мэдхэд тусалдаг юм. Яг чи сая ногоо цэвэрлэхдээ ногоонуудын өнгө, хэлбэр, хэмжээ, шинж чанар гэд олон зүйлийг нүдэрээ харж мэдсэн шиг. Харин чих бол эргэн тойронд гарч байгаа дуу чимээг сонсоход чамд туслана. Чиний идэх дуртай шарсан төмсийг шарчгэнтэл шарж байгаа чимээг сонсох таатай байсан уу? Бас дуртай дуу хөгжмөө сонсох, хөөрхөн шувуудын жиргэхийг сонсоход туслана. Сая сонгон цэвэрлэхдээ чиний мэдэрсэн нулимс гоожуулсан хурц үнэр, шарсан төмсний тааламжтай үнэр, цэцэгсийн анхлан үнэр, угаагаагүй оймос, хогийн савнаас үнэртэх таагүй муухай үнэрийг хүн хамраараа л үнэрлэж мэдэрдэг юм. Энэ бол чиний хэл. Хэл нь янз бүрийн хоолыг амтлахад тусалдаг. Хөөе, энэ чиний дуртай шарсан төмөс бас пицца байна. Чиний идэж байгаа зүйл эсэглэн, чихэрлэг, эсвэл гашуун, халуун ногоотой эсхийг бүгдийг хэлний амтлах мэдрэмжийн ачаар бид мэддэг. Энэ бол биеийн хамгийн том эрхтэн болох бидний арьс. Арьс нь альва зүйлд хүрэх, мэдрэхэд тусалдаг. Чи сая төрөл бүрийн ногоонуудыг цэвэрлэхдээ тэдгээрийг хатуу, зөөлөн, барзгар, гүлгөр, том жижиг гэдгийг гарынхаа арьсаар дамжуулж мэдэрсэн хэрэг шүү дээ. Мөн арьс чинь халуун, хүйтэн, өвдөлт, даралтыг мэдрэхээс гадна гадаад орчноос биеийг тусгаарлаж хамгаалдаг юм. Хөөх, 5 мэдрэхүй эрхтнүүд ч гэстэй гайхалтай юм аа.